За сайн уу бүгдээрээ. За энэ бичлэгээр болохоор ас эхлэхний бодлогуудыг ярилцаж бодлоо. Бүр энгийн түвшний бодлогоос нь эхлээд ингээд хөндрүүлээд явъя. Ерөнхийдөө ас эхлэх гэдэг болохоор R эсэргүүцэлтэй резистор, C багтаамжтай конденсатор хоёрыг хөтөлбөрөөр залгацсан байгаа юм хэлхээ гэсэн үг. За энэ хэлхийний хувьд болохоор бодлогод яаж ажиллах вэ? Хамгийн энгийн жишээнээс эхлэе. За C багтаамжтай конденсатор R резисторыг E-ээр холбогдсон байна. За хангалттай хугацааны дараа конденсатор дээрх цэнийг олгосон бодлого. За одоо энэ болгыг бодохдоо болохоор яг залхангуут юу болох вэ? Конденсатор анх цэнэггүй байсан гэсэн нөхцөл өгсөн ба анхны нөхцөл нь. Цэнэггүй байсан тохиолдолд яах вэ? Конденсатор дээрх потенциалын ялгуур тэг байгаа гэсэн үг тийм. Тийм болохоор энэ конденсатор энэ гэхээр залхангуут болохоор одоо залхангуут гэж ярьдаг шүү дээ. Шууд яг залгах агшинт гэсэн. Энэ болохоор одоо сраасуу гэж ярьдаг шүү дээ. Тэр залгах агшинд болохоор хэлхээгээр гүйдэлгүйж амжина. Яг тэр гүйдлийн хүчийг нь олъё. I тэнцүү E гуахан R гэсэн үг тийм. Энэ болохоор конденсаторын нөлөө ороогүй, конденсатор цэнэггүй байсан, потенциалын ялгаргүй байсан. Тэгэнгүүт хангалттай хугацааны дараа болохоор резисторээр гүйдэлгүйхөө болчихно. Конденсатор цэнэглэгдэж эхлээд бүрэн цэнэгтэй болчихно гэсэн үг. Бүрэн цэнэгтэй болсны дараа яах вэ? Эсэргүүцлэр гүйдэлгүйхгүй хэлхээний гүйдэл хаагдсан байна гэсэн үг. Энэ тохиолдолд болохоор конденсаторын цэнэг нь бол C үржих нь юу буюу энэ томьёо гараг манай хэлхээний хувьд болохоор C үржих нь E гэсэн үг. C ингээд болчихно. За хоёрдугаар бодлогыг харъя. Нэгдүгээр бодлогыг бол хэлхээ маань арай нийлмэл болсон байна. Хоёр резистор, нэг конденсатор гүйдэл тогтмол гүйдэлгүйчтэй холбосон байна тийм. За энэ тохиолдолд яах вэ? За мөн л анх конденсатор цэнэггүй байсан. Цэнэггүй байсан учраас потенциалын ялгуур байхгүй гэсэн үг. Залхангуут гүйх гүйдэл маань болохоор E гуахан 5R гэсэн үг тийм. E гуахан 5R гүйдэл. Конденсатор энэ хэлхээ бол ингээд гүйдэл 4R ингээд дамжаад ингээд гүгээд ийн гэсэн үг тийм. Тэр хугацаанд бол конденсатор бас цэнэглэгдэж эхэлнэ. Энэ гүйдэл гүйж явах хугацаанд конденсатор дээрх хүчтэй ямар байх вэ гэвэл конденсаторын хүчтэй бол ерөөсөө энэ R эсэргүүцэл дээрх гүйдэл хүчтэй тэнцүү байж хэвээр. Ингэж конденсатор бүтэн цэнэглэгдэнэ. Ингээд хангалттай хугацаанд дээр конденсатор бүрэн цэнэгээ аваад конденсатор дээрх цэнэгийн шилжилт байхгүй болно гэсэн үг тийм. За R гүйх гүйдэлгүүл E гуахан 5R үржих R буюу E гуахан 5 гэсэн үг. Энэ бол конденсатор дээрх хүчтэй болж байна. За одоо конденсаторын цэнэгээ олъё гэвэл гүйт тэнцүү C үржих юу байдаг тийм. C үржих нь E гуахан 5 гэсэн. Хангалттай хугацааны дараа конденсатор бүрэн цэнэглэхэд ийм цэнэгтэй болох нэ.